Hi vlog. За Монголд ихний өдөр. Тэгээ одоо цаг 7:40 болж байна. Ээжтэй хамт гараад замд нь буугаад одоо Profit Gym руу явж байна. Тайгаал яваал энэ ер нь жоохон хоцсон. Тодорхой мэддэггүй мэн үү би чинь. Тэгэл хайгаа явчихна. Одоо ер нь бол жоохон хүйтэн байна. Өглөөрөөдөөс ирүү хүн байна. Өдөр өрөөс хүмүүс өглөөсөр өдөр гайг болчихлоо гэж бодож байна харцсан. Тэгээ нөгөө нэг 90 тоног Монгол хүмүүсээ болохоор миний яриаг нөгөө солонгост чинь юу ч хамаагүй яриашаар чөлөө төвшлээ хийдэг гэсэн чи одоо жоохон ичээд идэв байна. Profit гинээрээ бүртгүүлээ. Тэгээд сая нэг цаг таалал хийгээд тэгээд жоохон сонголт хийгээд хийлгээд одоо гарч хоол хийлээ. Тэгээд хоолоо бэлдэж өчрөг болохоор эндээсээ цээж мах юмнууд аваад жимдээ төлөвтэй байна. Би чинь бүр амар гоё том стон цэвэрхэн жим. Одоо өдрийн хоолоо идэж байна. Хамтад хүмүүс иймсэн яган хөтөд юм шүү дээ. Солонгосын хоолойроо өөр идэв. Тэгээд би өглөө 8 цагт жим дээр ирээд тэгээд одоо 4 болж нийтдээ 8 цаг жим дээр байсан. Тэгээд ер нь бол иймэрхүү байдлаар бараг тэмдэгтээ орох хүртлээ л явах юм шиг байна. Тэгээд сэтгэлзүйгүй ер нь бол бэлэн байгаа. Тэгээд аль солонгос тахтаа за ер нь бол иймэрхүү байх таа гэж бодож исэн. Тэгээд угаасаа нэлийн тэгээд санхүү мөнгө гарцдаж явах те тэгэл өөртөө хөрөнгө оруулалт авч болж ирж байгаа юм чинь. Тэгээд өөрийнхөө аль байдаг бүхнээ шахаал бай гэж бодож байна. Тэгээ нөө Монголд ирсэн байгаа болохоор мэдээж идмэр санагдаж байгаа зөндөлөө л та. Тэгтээ хахтай дараа нь идчихлээч. Миний хэсгээр ингээ алхсан чинь бүр 10 жил амар саначлаа. Яг нөө 12 дараагийн дах ээжтэй бэлдээл байнга энэ аднаас хүртэн явдаг гэсэн байхгүй. Тэгээ багшийн дээр найзтайгаа ирэл. Энэ байж тэгжлээ. Монгол ирсний 2 дахь өдрийн бэлтгэлдээ дуусаад одоо гэлөө явж байна. Өнөөдрийн хувьд гэвэл 2:30 гэж ирсэн. Тэгээ гэрээсээ 12 гэж гараад наашаага алхаад ирсэн. Гэрээсээ наашаа цаг 30 минутыг алхсан. Тэгээ одоо бас алхах гад явж байна. Төвчрэлт таг гацчихаар ингээд алхаад карлогоо ингээ явсан хамаагүй дээр юм биш дээ. Сайх.